it. Ойрын эдоног ерөөсөө угаасаа би Майкл их сонсдог. Гэхдээ ойрын хугацаанд бүр Майклаас салгаа боллоо. Амар гоё байна. Та хэд бас тийм байгаа гэж найдаж нэг гэрлээ асаахаа марцсан байна. Гэхдээ гайгүй харагч гэх шиг байна. Окей. За өнөөдрийн бичлэг бол айгүй гоё бичлэг байгаа. За нэгдүгээртээ Одиссейн бүрийн хэмжээний трейлер гэсэн одоо бүрийн хэмжээний гэх юм ба тий. Өмнө нь бол жижигхэн тизер гарсан байсан. Одоо бүтэн трейлер гарсан хэдүүлээ юу яана. Трейлер үзцгэнэ. За тэгээд үргэлжлүүлээд бас хэд хэдэн трейлергаа би трейлер бичлэг хийх гээд яг бэлтцсэн байж байгаа хэд хоног сүүлийн 2-3 хоног яг завгүй амжихгүй яваадсан чи яг гоё таарлаа. Нэгдүгээр цаг нь өнөөдөр таарлаа, хоёрдугаар яг Одиссейн трейлер гараад таарлаа. За тэгээд Одиссейн трейлертэйг хамтаагаар Одиссейн трейлерын дараа гоё юм байгаа шүү. Тэгээ хамгийн түрүүнд олон юм ярилгүйгээр эхлээд Одиссейнийхаа трейлерыг үзчихье. Ямар ч байсан эхлээд Одиссейн трейлерээ үзье. За. Окей. Let's go. Tell me what you remember. Odysseus. A son. Том Холланд Одиссеусыг бүр. Charlize Theron. Troy. We won the war. Agamemnon. Help me go home. За. Troy-оос нутаг батсан да. This is a household waiting for master. Yeah. I want you to choose me. Ithaca's king is coming back. No, he's not. Yeah. Cyclops. What would he do if he can't? Cyclops-ыг монголоор юу гэдэг вэ? Cyclops-ыг монголоор юу гэдэг вэ? Come back here and find all these suitors in his house. Оо, John Leguizamo. За. Эхлээ нэг бүт үзчихээ, sorry. You're pining for a daddy you didn't even know, like some sniveling bastard. Who's looking after your wife and son? Do you see? My dad is coming home. Bringing vengeance. Bringing it all. Woo-hoo! Let's go! Yo! I need everyone at this party dead. I can still save them. You're a man who needs to control his fate. But you cannot control this. That world is gone. Anne Hathaway-ийн дүр чи Penelope авах шүү, тийм? Me and home. Poseidon. Not even the gods. Yeah. Yeah. I think it's asleep. Yeah. Энэ юутай хэсэгс амар гоё явах хаа. Poseidon-тэй хэсэг тэгээд далаа яадаг тэгэнгүүтээ Cyclops гарч ирдэг хэсэгстэй өмнөн гоё хаа. Вау. Энэ трейлер бол амар гоё. Эхний трейлер окей, Nolan-ы киноны тизертэй гоё зураг авалт. Энэ бол тэр нөгөө нэг Troy морины хэсэг бол яг үнэндээ надад жоохон сонирн байсан. Yes. Тэр энэ одоо ч гэсэн энэ морь бол жоохон үлгэр. Одоо үлгэрл. Угаасаа үлгэрэлтэй шууд утгаараа тий. Тэгтээ зүгээр байсан усан онгоцнуудаа салгаад морь хийгээд тэгээ өгчээс тэгэнгүүт тэр нь ийм амар урлаглаг бангууд жоохон панаалтай санагдаа яг үгүй өөрөө үлгэрэлтэй ойлгож байна. Угаасаа хэтрүүлэгтэй юмнууд байгаа. Гэхдээ одоо Troy кинон дээр гардаг морь яалт ч илүү практикал харагдсан. За тэрнээс өөрөөр бол энэ тизер бол бүр энэ трейлер бүтэн трейлер бол амар гоё. Хиний Penelope-г санаж байна. Юм гуглдэхгүй яриа явна хэдэлээ. Anne Hathaway-ийн дүр. John Leguizamo амар гоё жүжигчин. Spawn гэ 90-ад оны кино байдаг штэ. Spawn дээр туслах дүрээр бол бас амар байдаг да. Хамгийн disgusting балер заваан эсрэг дүрүүдийн нэг. Tom Holland нэлээд чухал дүр байхаар харагдаж байна. За би ч одоо туужийг нь яг бүтэн уншиж байгаагүй. Armand хин блэ тогсон 1997 онд гарч ирсэн амар гоё юу байдаг. Одоо телевизийн бүтээл гэх юм уу да байдаг.
Ер нь бол 2 ангитай нэг уран сайхны кино л гэсэн үг л дээ. Одоо цагаар бол тэр бүр айгуу гоё заа яаж байгаараа хэдүүлээ. Би тэрийг яг контекстээр ярих хэрэгтэй байна. Миний за энэ үжин Арманд Асанте гэж үжигчин тоглосон. Та одоо Манусын үеийн нөхдүүд надаас жоохон дэшигээ тэгээ миний үеийн нөхдүүд болол мэдж байгаа. 2 ангитай одоо цуврал гэж бол явдаг. Нийлээд нэг 3 4 цаг л баг. Ерөөсөө нэг тийм амар урт бол ерөөсөө биш. Энэ бүр айгүй гоё. Яг мэдээж эффект юмнууд нь одоогийн цаг шиг хүрхгүй. Гэхдээ маш сайн ийцтэй. Үнэхээр гоё. Одиссеяс өмнө энийг үзээрэй гэж хүмүүс бас санал болгохоор шүү дээ Одиссей. За тэгээд энэ 97 онд гарсан энэ Одиссей яаж хаанаас олж үзэх юм мэдэхгүй байна. Гэхдээ олддог болдог бол олж үзээрэй гэж зөвлөхөөрөө үнэхээр гоё бүтээл байдгийн шүү. Энэ юуны хувьд Одиссейийн хувьд бол тийм. Тэгээд энэ үнэхээр гоё, үнэхээр нүсэр, үнэхээр эпик гоё харагдаж байна. Вау. Үнэхээр тийш ядуу хүлээж байна. За тэгээд гоё юм хуваалцъя. Зөвхөн энэ видеог үзэж байгаа хүмүүс маргааш хүртэл эхний 24 цаг орчим хугацаанд зөвхөн энэ видеог үзсэн, яг энэ мөчийг үзсэн хүмүүс хамгийн түрүүнд The Odyssey-ийн шөнийн тусгай үзүүрийн билетийг захиалах хэрэгтэй болж байгаа шүү. За одоо дэлгэцэн дээр нэг QR давхар энэ ч бас гарч байгаа бах. За тэгээд description дээр линк нь байгаа. Энэ дээр байгаа линк байж гин. Энэ линкийг копидод оруулж болно бичээд эсвэл дэлгэцэн дээр гарч байгаа QR эсвэл description хэсэгт байгаа линкээр орж орно. Шөнийн тусгай үзүүрийн тасалбар юу яагаад ихсэн байгаа. Захиалга эхэлж байгаа шүү. За тэгээд үзүүрийн хувьд бол 7 сарын 16-ны шөнө 12 цаг өнгөрөнгөт ихлэн 3 цаг хүртэл мэдээж үргэлжлэн 2 цаг 40-50 минут байна гэсэн хүлээлттэй байгаа. За тэгээд энэ видеог үзэж байгаа хүмүүс маань хамгийн түрүүнд шөнийн тусгай үзүүрийн захиалгыг болол одоо хийх боломжтой болж байгаа шүү. Public ерөөсө болоог байгаа. Тэгэхээр зөвхөн энэ видеог үзэж байгаа хүмүүст хамгийн түрүүнд гэсэн үг шүү. За тэгээд мэдээж дагалдаад маш гоё merch-уд өгнөө ticket болгонд. За та хэд зүгээр сонирхуулъя merch-удаас. За Майкл Джексон дээр жишээ нь ийм гоё постэр гарсан. Дангаар нь 10,000 төгрөг гэж зарж байгаа энэ постерыг бол илүү төтөө юм байхгүй. Яг албан ёсны юутайгаа бүх студио Universal Lionsgate-ийн студиотойгоо ийм гоё постэр бол байгаа. За тэгээ юун дээр Odyssey дээр бол бас мэдээж ийм постэр гарна. За нэг амар гоё өөрчлөгдөж байгаа бодож байгаа юм юу гэхээр та хэд Park Chan-wook-ийн No Other Choice-ийн үзүр дээр ирсэн үгүй юу? Тэрэн дээр бид нар merch-уд гаргахдаа зөвхөн No Other Choice биш Park Chan-wook-ийн карьераар одоо Park Chan-wook-ийн карьераар суурилсан юм гоё merch-уд гарсан. Тэгэхээр Odyssey дээр бас тийм. Мэдээж Odyssey юмнууд гарна. Нэмээд юунууд Кристофер Нолны карьерийг батсан маш гоё merch-уд гаргаж шүү. Тэр бол бүр би бол одоо гарах Joker-ийн картыг бол Odyssey ядаа хүлээж байгаа. За тэгээд зөвхөн Michael-ийн гэхэд ticket. За цуглуулдаг тасбар энаараа. За ийм гоё тасбар тэгснэ 6 өөр нүртэй. За энэ араа ийм байна. Зааж байгаа нэмчээс эхэлчих тий. Ийм байна. Ийм энэ амар гоё. Жижигхэн Майкл. Жишээ нь ийм гарсан байгаа. За тэгээд ийм гоё стикернууд гаргасан цомогны. За Michael Jackson History, Dangerous, Bad цаг хугацаараа ухраа явж байна тий. Thriller, Off the Wall гэдэг. За тэгээд нэмээд гаргасан пинүүдээс цөөхөн идийг нь үзүүлэхэд ийм гоё пин байна. За энэ сүүлд нас усныхан дараа гарсан Escape гэж цомогных. За энэ бол бүр iconic. Thriller. За тэгээд Michael гэж бас 2010 онд гарсан цомогных. За энэ бол зүгээр жишээ. Идэний дээж гэдэг шиг тийм. Тэгээд захиалга эхэлж байна. Odyssey-ийн захиалга эхэлж байна. Тусгай өдрийн шөнийн тусгай өдрийн тэгээд 17 сарын 16-ны шөнө байгаа. Ticket-тэй захиалсан хүн болгоно merch дагалдана. Энэ үзүр бол ганцуудаа мэдээж юм. Шөнийн тусгай өдөр байгаа. Галзуу уур амьсгалтай мэдээж үзүр болно. Merchandise борлуулалт энэ ч явна. Нэмэлт merchandise-уд явна. Дээрээс нь саяны хийсэн үзүүлсэн та эдтэй үзүүлсэн merch шиг гоё merch-уд бол мэдээж ticket-эндээ дагалдана. Тийм учраас нэг дээрээ галзуу үзүр байх болно шүү. Хамт байгаарай. За тэгээ Mortal Kombat 2-ын үзүр бас захиалга эхэлсэн явж байгаа шүү. Одоо энэ 3 дахь өдөр биш 4 дахь өдөр 4 сар 5 сарын 7-ны орой бүр урдчилсан буюу эрт үзүр байгаа 7:30-аас дахимдаа орно 8-аас үзүр нь эхлэн ийм үргэлж үзүр байгаа. Тэгээд удахгүй бас Стивен Спилбергийн Disclosure Day-ийн тусгай үзүр шөнийн үзүр бас удахгүй зарлагдсан Supergirl бас 6 сард байгаа. Тэгэхээр зөндөө олонго үзүрүүд байгаа. Хамт байгаараа нэг дээрээ за тэгээд энэ хүртэл бүгдээр нь баярлалаа. Бүгдээрээ Odyssey-ийн юунуудаа ticket-үүдээ төрүүлж авцгаагаарай. Public болоог байгаа шүү. За тэгээд трейлер reaction-а үргэлжлүүлцгээе. За
Movie The Rose Bush Pruning гэдэг энэ киноны тизер гарсан байсан. Би энийг бол кино юм уу цувралч юм уу мэдэхгүй байж байгаа. Юу гэж мэдэхгүй зүгээр л оруулсан байгаа. Let's go. People are roses. Josh Connor, Josh Connor шүү дээ. Энд чинь нэр Josh Connor шүү дээ. Rose bushes need pruning. Оо, Берлин дээр гарах юм байна. We Берлинийг. all inherited lots of money after mom died. Оо. We're all lazy, mediocre, vapid, egotists. All of us, except for my brother Jack. Jamie Bell. Гоё Jack's жүжигчин шүү. different. Poor Jack. You love my brother, Remy. Оо, Эльбан юм. He's late. Because he was with that girl. And I just can't bear the thought of it. And the clothes she wears are just awful. Oh, okay. Welcome to the family. Оо. И ямар зөв харагч байна те. Damn. Period, Jack. Can you believe it? Callum Turner штэ Josh Connor биш. Callum Turner байхгүй юу? Dua Lipa-гийн найз залуу. Josh Connor ч өөр андуурч. Jamie Bell амар гоё жүжигчин шүү. Lucas Gage, Tracy Letts, Elle Fanning, Pamela Anderson байгаа юм байна. Cool. Blood is not only a thing that can turn you on, but also something that can set you free from us. Damn. Woo. Let's see. За энэ ч өстө Карим Айнуз гэж хин бэ? Efthimis Filippo гэж зохиолч нь. За Efthimis Filippo Dogtooth. Yorgos Lanthimos-ын кинонуудын зохиолыг бичсэн юм ба штэ. Хамтарч Lobster, Killing of a Sacred Deer, Kinds of Kindness. Okay. Lobster Oscar нэр дэвшижсэн. Ялч нэг юм Yorgos Lanthimos атмосфер байсан юм байсан. Тодорхой хэмжээнд. За Карим Айнуз гэж Бразил уран бүтээлч юм байна. За Алжир аавчтай хүн байна. За Бразил ээж Алжир автай гэж. За oh shit. Амар кино нэрсэн шүү. Invisible Life of Eurydice Guzmão гэж энэ шүү. Амар кино бүр epic drama. 2019 оны Улаанбаатар улсын кино наадмаар гарч исэн 2 цаг 20 минутын энэ бүр амар драма. Энийг үзээгүй хүмүүс бол үзээрэй. Энэ бүр masterpiece кино. Энэ бүр маш хүнд кино. Амар сэтгэл өвдөгдөг кино. Гэхдээ үнэхээр амар social commentary, үнэхээр гоё хийцтэй, амар жүжигсэн галзуу драма. Миний бүх цагийн хамгийн хайртай драма, epic драмануудын нэг. Вау, энэ киног найруулагч юм биш. Босоо кинонуудыг мэдгүй юм байна л да. Гэхдээ damn. Энэ киног харангуут шууд угаасаа тий бодогддог байхгүй. Энэ бүр үнэхээр аимшигтай кино. Damn, nice. Хангалттай ерөөсөө Eurydice Guzmão-гийн Invisible Life гэдэг нэрээр анх гарч ирсэн. Яг юунд Улаанбаатар улсын кино наадам дээр. Яг энийг л найруулсан кино найруулагч байна гэдэг бол зүгээр л хангалттай босод юм харах шаардлагагүй. За тэгээ энэ жилийн Берлин дээр гарсан юм. Нэрээ Берлинээс 2 сард болцсон шүү дээ, тий. Берлин дээр гарсан юм байна. What the fuck? Энийг хардгүй амар сонирхолтой байсан чи. Rotten дээр 27 гэхдээ Meta дээр 46 байна. Окей. Hope бол өгч байна. Meta-гийн 46 гэдэг чинь бас учиртай. Тэгтээ амар гоё хайпыг амар унгаалаа. Гэхдээ окей. Амар сонирхолтой байна. Анхаарал татчихээн. Мэдээж obviously сая бол унжилт те. Гэхдээ Josh Connor байсан юм уу? What? Kristen Stewart Josh Connor байх хэрэгтэй байсан юм биш. Бүр гоё яхасан биш. Тэгээ оронд нь Callum Turner, Josh Connor оронд орсон байна. За миний андуурсан нь бол бас оргүй юм биш. За тэгээд Riley Keough-гийн оронд Kristen Stewart байсан юм байна. Гэхдээ энэ чи Rotten дээр жоохон бага харамсалтай. Гэхдээ Meta дээр 46 гэдэг чи болж байна. Ер нь 35-40-с дээшигээ кино бол айгүй сонирхолтой анхаарал татчихвар кино. Дээрэс нь хийц
санаа мэдрэмжүүд нь бас юу авах вэ? Артист нь юу авах вэ гэдэг бас сонирм байна те. Дандаа супер кино авах шаардлагагүй. Yes, гэхдээ disappointing жоохон. За зураглаа чинь хин ажилласан байна. Айгуу зураглаагүй сонирхолтой санагдчихсан. Хелен Лувар. За Француудын нэрийг уншина гэж хэвчээ. Францын кино салбартаа бол амар хүн юм байна. Карим Айнусын өмнөх кинон дээр ажиллаж байсан юм байна. Мэддэг кино Beach Rats гэж мэддэг кино байна. Палестин 36 сая өнгөрсөн жил бас нэлээд явсан кино байсан. La Chimera жишээ Жик Жош Коннортой Итали кино штэ. Алис Рорбахар гэдэг Итали урамтай элчин. Энэ бүр айгүй сонирхолтой киноос бас Бифер гарч ирсэн. Энэний зураг авалтыг хийсэн юм байна. Энэний зураг бас айгүй содон зурагтай кино байсан. Анис Багдагийн кинон дээр ажиллаж ирсэн юм байна. Алис Рорбахны өмнөх кинон дээр ажиллаж ирсэн. Вим Вендерсийн кинон дээр зураглаачаар ажиллаж ирсэн юм байна. Энэ зураглаач бол амар зураглаач байна өө. За. Гэхдээ анхаарал татж байна. Энэ киног үзнэ. Яг critic rating жоохон муутай байна. Гэхдээ артистик талаас айгуу сонирхол татж байна. Яг зохиолол дээр л ундагдаа тий. Ер нь их юмнууд бол яг иймэрхүү кинонуудын рейтинг ревю муу байгаа. Гэхдээ саяны одоо чинь Майкл дээр байнга ушилтай. Би бол критикүүдийг ерөөхдөө итгэдэг. Ерөөхдөө маш чухал чиглэл гэж боддог. Гэхдээ яалтчгүй бас юм зүрх юм бас байдаг л да. Тэгээ Майкл дээр бол нэг том жишээ бас гарч байгаа. Тэгээ магадгүй энэ бас байж болох юм. Гэхдээ ихэнхдээ критикүүд яалтчгүй л тодорхой хэмжээний чиглэл өгдөг. За өөр One Night Only. За энэ чи юу байла? Josh Connor шүү. Энэ бол Callum Turner ш Josh Connor мөн биз дээ. Биш Callum Turner дээ. Энэ хоёрыг би одоо энэ чи Callum Turner байхгүй юу? Josh Connor ч La Chimera-гийн the Challengers-ийн Callum Turner чи энэ залуу тэгээд Dualep-ийг найзлаа. Би энэ хоёрыг ерөөсө хитэ андуурхаа болох юм байна мөн. Та хэд ийм хүмүүс байдаг вэ? Хэлээрэй бич андуурдаг жоохон байхдаа хүүхдээ байхдаа ч юм андуурдаг байсан ч юм хүмүүс те. Callum Turner-тэй ямар их байна. Энэ Monica Barbaro шүү дээ. Юунд тоглолдог? Complete Unknown тоглолдог. Юуны Timothy Chalamet-ийн тоглосон Bob Dylan-ийн тухай кино. I'm hungry. Huh? I'm hungry. Andrew Garfield-ийн нэр дэйт хийж байгаа гэсэн. Гэт амар шар мэдээний юу болоо нэстэ. So hungry. We're closed. Нэг тоо юмхтэй байлээ. Сайн жүжигч юм байлаа. This is the best pizza I've ever had. I think it's better than sex. I can't remember. What's your favorite part Extra cheese. of sex? The build up. That's just a typical lady answer. What's Oh. yours? Boobs, cowgirl, you like to jackhammer. Wow. For me, it's about the after. Oh. Come on. Two people lying there sharing a secret. Oh. Finding love is hard enough. Try doing it on the one night a year single people are legally allowed to have sex. I hate this night. Mom, I'm just gonna stay in. Wait, what? Say You're yes allowed- in it. Finding love is hard enough. Try doing it on the one night a year single people are legally allowed to have sex. I hate this night. Mom, I'm just gonna stay in. No, you should go out. This night's insane. I just want to find like a good guy to finding true love. Зүгээр юм энэ ертөнцид нь legally ингээд яг нэг тодорхойсон өдөр single хүмүүс болгоо хамаагүй юм ба шүү дээ. Interesting. On the least romantic night of the year. We're gonna go slow. We're gonna make good choices. Allie, this is Tayshawn. Hello. We met in line for the bathroom. What? Yeah. No. No. Can I get a whiskey? How is anyone supposed to find Easy A найруулагч юм байна. something real on a night like tonight? Sorry. I'm Owen. Allie, What about us? your ears look like car doors. Well, your nose is way too small for your face. Your chin could plow a field. Your legs don't make any sense. Your hairline doesn't make any sense. Night's almost over and we're running out of time. We're all just trying to find someone who makes going through it worth it. Who would you choose? Оо. Хин биш. Maya Hawke-с нь Uma Thurman байсан. Мангар адилхан те Maya Hawke шиг байна. If you only have one night. Are you two together? I'm gonna need a clear answer. You're cute when you're nervous. I'm not nervous. Then you're just cute.
cute. Амар cute кино харагдаж байна. Who knows? Нэг юм гоё romantic comedy, гоё romantic dramанууд бас үздэг болмоор байх. 2000-ад оны ихэнх дунд үед сүүл үуч гэсэн. Амар гоё castтай, гоё romantic drama, romantic comedy-нууд айгүй их байсан. Зарим нь R-rated, зарим нь PG-13 те. Гэхдээ ер нь бол чанартай rom-com, rom-драмууд айгүй их байдаг байсан. Тэгээд нэг хэсэг бол айгүй байхгүй болсон. Тэгээд 2010-ад оны сүүлээр Netflix нэлээд бас эргээсэн шүү дээ. Одоо all the boys I loved before. За Love Simon Netflix биш ч гэсэн Love Simon те. Өөр хэд бас юу байгаа. Ер нь арай жоохон залуу чиглэлтэй тинейжер ч юм уу дөнгөж 20 гарцгааж байгаа хүмүүсүүд чиглэсэн. Гэхдээ гоё romantic кинодос нэлээс гардаг байсан. Тэгээд сүүлд бас сая 20-д онд бас нэлээд багасчих шиг боллоо. Яг мэрсэр байгаа л да тэр нэг Sydney Sweeney кино маань мэрсэр байгаа зүйл. Гэхдээ ерөнхийдөө нэг юм бүтэн movement болж чадахгүй байгаа санагдаад байгаа. Тэгээд би бас team кинодод айгуу дуртай. Одоо чинь Miles Teller, Michael B. Jordan энтертэй нэг нь хэн байдаг вүлээ? Бас тажгүй жишээ байдаг санагдаад байгаа юм. That awkward moment энэ амар хөөрхөн two night stand man гэдэг юм хөөрхөн юм fun жижиг rom-com, rom-драмууд зөндөө байдаг шүү дээ. Тэгээд энэ бол тийм байж болохоор харагдаж байна. Тэгээд chemistry амар чухал. Тэгээд драмагийн трейлерыг үзээд ярьж байгаад ярьжсэн шүү дээ. Ерөөсөө chemistry-г харагдаад байна. Тэгээд амар хайртай айгуу гоё орж үжиг гэдэг chemistry-г харагдаад байна. Гэтэ тэр кинонд учиртай байсан байлээ л дээ. Би юу яасан бах те. Учиртай байсан байлээ. Энэ дээр бол амар chemistry-тэй харагдаж байна. Monica Barbaro-гийн хоёр, Callum Turner. Тэгээд киноныхын премьер дээр Andrew Garfield, Dua Lipa хоёроо дагаад ирэх бах те. Ядаргат. За дараагийнх нь. За энэ бол би юу гэдгийг ч мэдэхгүй зөө. Цуврал юм уу, докюментари юм уу мэдэхгүй. Liverpool-ийн Miracle, Jamie Vardy, Leicester-ийн Dominic Vinnie Jones, Wimbledon, Chelsea, Messi тоглож хөлбөмбөгчин бөгчин байсан жүжигчнэр нь таад маань илүү сайн мэдэх бах. Мэрждэг хөлбөмбөгчин байсан шүү дээ энэ нөхөр чинь. Маш хүнд гар байсан. Roy Keane-с хүнд гар байсан. Амар такл хийдэг, балер хатуу хүнд тоглолдог нөхөр байсан. Тэгээд дараа нь хүнд гаруудын дүр тоглолдог жүжигчин болсон. Энд гэхдээ баримт кино юу юм no idea үзээ. Happens now. It's the biggest underdog story of all time. Оо, Leicester юу юм шүү? Түүх юм шүү. Оо, Jamie Carragher. Зүгээр хөлбөмбөгийн 3 өөр story юм ба штэ. Гой. Нэг нь Vinnie Jones-ийн story юм байна. Нөгөөх нь Leicester-ийн тэгээд Liverpool-ийн юм байна. Гой. Энэ Vinnie Jones амар гар байсан байгаа юм да. He's walking in like a gangster. One of the hardest men in football. Yeah. For Vinnie Jones to be kicked out of the game. It's like I was a fugitive on the run. At 20 years old. Vardy story юм байна. Working in the factory. This raw, caged animal drinking, Nice. partying, fighting. I've got myself in a bit of trouble. For God's sake. Liverpool Miracle юм байна. Benitez didn't want me, but I guarantee you'll need me before I need you. Nice. Woohoo! Энэ стогоо докюментари гараад ирж байна. We were out in the Champions League final. But then Гой. all of a sudden, Нэгтгэе эхний минутанд Maldini. It's getting worse and worse. Crespo-гийн 2 гол. Staring into the abyss. And you go, right, fuck this. Nice. He's the ultimate. Яа, энэ 15-6 оны Leicester-ийн season үнэхээр галзуу шүү. Bang, there you go. 1-0. See you later. emotion takes over. It was about desire, commitment. It's never over till it's over. Gerard! Яа, гой шүү. I wanted to prove people wrong. I think they go to Hollywood. Roll sound, action. Well, if football was entirely predictable, we wouldn't bother to watch it, would we? Yes! Хөлбөмбөг урчилж бичиж болдог байсан бол үзэхгүй гэдэг амар гойгүй байлаа шүү сайн. Ингээ 3 эпизод авах юм байна. Nice. Ичээс та гоё юм да. Jamie Vardy 5 сарын 12-ын Liverpool-ийн Miracle 5 сарын 19, Vinnie Jones 5 сарын 26-нд юм байна. Одоо 7 хоногийн дараа гарч эхлэх нь шүү. Миний энэ бичиж байгаа өдрөөс. Анцод чи угаасаа байдаг цуурлаа Netflix-ийн. Би тэрийг нь марч сая л яалаа л та бодлоо л та. Nice гоё. Гоё шүү. За одоо жоохон видео тоглоомны ертөнц рүү орно. Гэхдээ эхлээд Resident Evil-ийн шинэ киноны энэ жил гарах шинэ киноны эхний тизер Zack Cregger найруулсан байгаа. Одоо нөгөө Barbarian юу хоёрыг найруулсан, Weapons хоёрыг найруулсан найруулагч шинэ кино байгаа. За тизерын үзээ би нэг үзег байгаа. Амар юм хайптай өндөр юмнаас амар хоррор юм руу орж шүү. Жоохон ингээд нэг юм ингээд
хувраад ороорой гэж. Hello? I had a little bit of a problem on the road. I was wondering if I could use your phone. Hello? Yes, we're sorry. Hey, babe. Look, I'm really sorry that we got disconnected earlier, but some things have happened. I'm in like a seriously fucked up situation right now. And it looks like there's a chance that we might not get to talk to each other again. Ooh, what the fuck? I just wanted you to know. Oh, damn. I love you. Зодох нэ. Сард аа. Nice. Ер нь horror киноны шөнийн үзэр үйл гоё юустэй. Ерөөсө одоо хүртэл шөнийн үзэр horror кинон дэр хийж байгаагүй. Resident Evil дээр хийхийг бодно. Тэр ихтэй зон тодорхойлгох. Гэхдээ болов Resident Evil дээрээс амар гоё болно. А тэгээ Zack Cregg-ийн ярилцлагыг харсан. Тэрэн дээр тэгсэн чинь тэгцэн байсан. Нөхөр бол яг энэ кино бол яг T-virus дээр нэлээд суурилнаа. Одоо нөгөө нэг таад ертөнцийн мэдг бол Resident Evil-ийн нөгөө зомби момбо янз бүрийн болж байгаа чинь T-virus гэдэг Umbrella Corp гэдэг корпорацийн одоо алдагдж байгаа вирус T-virus гэх тээ. Одоо тэр нь ингээ зөвхөн зомби биш ингээ өөр төрлийн янз бүрийн юмнууд болгоод байдаг тээ. Тэгээд тэрнтэй холбоотой юу байгаа? Тэрэн дээр нь илүү суурилна гэсэн. T-virus ер нь хүн болон амьд дээр яаж нөлөөлж болох вэ гэдэг дээр нь илүү суурилна. Яг зомбийн дээрээс гэхээс илүү тийм гисэн шүү. Тий. А тэгээд нэр өнгөрсөн трейлер бичлэг дээр хүн комент хийсэн байсан. Spider Noir дээр юу хийхгүй юм гээ. Би энэ өнгөтэй трейлерыг үзэхгүй алгасчих. Spider Noir юу байна гэсэн? Юу айгуу сайтай байна гэсэн. Сэтгэл айгуу гоё байгаа юм байлээ. Эхний сэтгэлүүд. Тэгээ ревюуд арай гараагүй байгаа. 5 сарын 27-нд юугаар гарчихна? Prime дээр 8 анги 8 муулаа гарчихна. 8 анги нийлээд 6 цаг хүрэхгүй, арай хүрэхгүй юм байлээ. Тэгээ би юу гэж бодож байгаа гэхээр 5 сарын 30-нд такстай дундаа хоолны break make-тэй шууд үзүр хийчихье гэж бодож байна. Тэгээ тэрэн дээр болохоор одоо чи нийлээд 6 цаг тэмүүд 3 цаг үзээд дууслаа. Дундаа гоё ярилцсангаа хоол идээ те. Гоё хоол идэж байгаа ярилцаад тэнгүүтээ үргэлжлүүлээ сүүлийн 3 цагийг үзээд тэгээ үргэлжлүүлээ ярилцах. Бүр өдөр ихт ихлээ те. Ийм үзүр төлөвлөж байгаа шүү. Тэгээ Instagram дээр Rusty Ryan болоо, Facebook дээр Rusty Talks гэдэг дагаарай. Тэрэн дээр мэдээллүүд нь тэр үед нь яг тодорхой болонгууд нь орно шүү. Би бас ревю тарыг гэж бодоод хүлээгээдсэн. Одоогоор бол ер нь эхний сэтгэл гайгүй ах шиг байлаа шүү. Тэгээ энийг тодорхой болохоор зарлаа шүү. Дандаа YouTube бичлэгээр бол зарлахгүй шүү. Тийм учраас Instagram, Facebook-ээр дагаарай. За, энэ нэг Federal Edge гэдэг announcement trailer-сэн тоглоомны энийг хараад тий. Side scroller гэдэг шүү. Ийм side scroller тоглоомнууд гоё шүү. Жогон стрессний хитргийн үнд бол гэхдээ гоё. Console monster тоглоод амар гоё утсан матсан дээр одоо үед бол. Мен айгу хөөрхөн харагдаж байна. Nice. Cute. За хайлт гацчихна. Би сая ямар Blood вүлээ? Demon Blood юу вэ? Demon Blood бишээ. За яаж гараа. Epic Games дээр нэг тоглоом өнгөө болоод сүлд. Тэгээд угаасаа нэг Epic Games дээр 7 хоног болгон өнгөө тоглоом байгаа дандаа айд хийгээд яваад байдаг. Тэгээд сая сүлд нэг юм бас энэ шиг Demon Blood, Demon юу вүлээ? Саанд ордог бай. Doom Blade. Тий, Doom Blade. Doom Blade. Энэ өстө амар гоё харагд. Тоглоом байлаа харагдж байлаа ч би бүр тоглосон. Энэ бүр өстө амар гоё юм байлаа.
Гэтэ амар хэцүү. Амар фан гэхдээ амар хэцүү юм байлээ. За, энэ тоглоомны story trailer би энэ тоглоомыг амар хүлээгээд байгаа, гоё санагдаад байгаа. Blood of Dawn Walker гэдэг анхны cinematic trailer нь амар cool байсан. Яг story trailer нь ямар бахнаас харъя те. Геймплей нь бас гоё байх хэрэгтэй. Мэдээж хамгийн чухал нь геймплей л дээ яадч ба. Гэтэ story нөхцөл нь агуу гоё санагдаад байгаа. Харъя. I want you to watch. What did you do to me? Манай вампир болсон. Where are they? Where are my family? Jesus. The coronation. It's in 30 days. So Princess wants to be a prince now. And mark the occasion with my family's blood. Princess will rip you to shreds. Энэ вампируудын дизайн амар гоё санагдчихсан. There might be another way. Нэг нь бараг 13 дугаар зууны Монголд айчиж юм шиг, баатарч юм шиг. If you are to stand a chance. Оо, геймплей элементүүд биш. Nice. To take risks. Find allies. I have no love for Princess's regime. He is a vile monster. Some have already taken up arms, haven't they? A Vrakir joining the rebellion? Are you serious? What on earth are you? It's as if the Vrakir in you is dormant during the day and awakens with nightfall. Nice. You're not the only one wanting to see Brentsis turn to ash. We're in for a rough time. Follow me and do your best to survive. It's easy to go a step too far. Go down a path you can't turn back from. I think it's high time you tell me what the hell is going on. It's the каноны трейлер шиг байна шүү дээ. It's every man for himself. As I see it, we're both far beyond redemption. Гоё сайн тоглоом байгаасаа. I'm just trying to save my family. Good. Bad. Fairy tales. People tell themselves to preserve their sanity. Cool. Pre-order эхэлчихэж байгаа юм байна. Гэтэ дан PlayStation дээр л дээ. Gameplay trailer бас байна шүү дээ. Өмнөдөө орсон байсан юм gameplay бас. Өмнө үзсэн. За энэ бол гой санагдаад байгаа юм аа. За энэ нэгдүгээр дантай холбоотой нэг юм байх хэрэгтэй. Дэлхийн нэгдүгээр дайны үе. Гэтэ PlayStation-ы тоглоом. Яг юм first person shooter бол компьютер дээр л гоё л доо. Тэгээ хүмүүс PlayStation дээр Call of Duty аим их тоглолт юм л ч тийм. Ататүркийн юу юм аа? Бот мод шүү дээ. Мустафа Кемал Ататүрк гэж байна шүү дээ. Одоо цагийн Туркийг үүсгэн байгуулсан юм шүү дээ. Энд тэ PlayStation ганц PlayStation дээр биш байлгүй дээ тий. Сонирхолтой л юм. За тэгээ өнөөдрөөс үйл явах. За эн чинь юуны трейлер байлаа? Announcement трейлер. За. Киногоор бол R-rated юм байна. Энэтхэг yes. Энэтхгийн методологи түүхч бас янз нь штэ. Содон, онцгой. Nice. Энэ манай RRR дээр тоглолтог залуу шиг харагдаад байх юм дүр нь. Зөв энтгтэй ч биш бүр айгүй царай айгүй төстэй. Тэр жүжигчин тоглосон байж магадгүй. Том жүжигчин оруулсан байж магадгүй. Том төсөлтэй юу бол төсөл бол.
Энд тэ дөнгөж ихний announcement трейлер. Өөр соёл түүх explore их амар гоё штэ. Энд тэ яг ямар тоглоом байх нь болоо. Гэтэ яахгүй л байна. Ойлголт өгөхгүй л байна. Aesthetic culture нь гоё байсан ч гэсэн яг тоглоом нь юу вэ гэдэг үсэн юм байна те. Оо! Зөө шууд алаад эхэлдэг. Нэг амар итгэл төрүүлсэнгүй. Жохон юм найдажсэн ч гэсэн яг cultural талаас айгу гоё санагдаад яаж исэн ч гэсэн сонирхолтой санагдчихсэн ч гэсэн яг тоглоомны трейлер бол яг үүндээ итгэл төрүүлсэнгүй. Энэ Aeolith Studio гэж одоо ямар студи юм байгаа. 11-р зууны тэр энэтхэгт юм байна үйл явдал. Тэр RRR-ын жүжигчин байж бол магадгүй л харагдчих. Тэгснээ тэгээд шууд wishlist яг wishlist окей арай pre-order биш юм. Би сая pre-order эхлүүлчихлээ гэж одоо гайхаад байхгүй. What юу ингэж гэж юм. Инди гейм инди гейм юм ба штэ. Жижигхэн тим ээж. За. Окей. Тэгээ энэ амар гоо зөв өгүүлбэр байгаа байхгүй. Яг соёл cultural талаасаа ерөөсөө explore хийж байгаа айгуу содын юм болохоор айгуу гоё. Тамил хэл дээр юм байна. Окей. Жижигхэн тим хийж байгаа гинэ. За тэгвэл тэр чинь бас өөр асуудал шүү тий. За. Цаашаа тэгээд хөгжүүл би сая pre-order хэлчихлээ гэж одоо what the fuck гэсэн байхгүй. Wishlist юм байна. Тэгвэл бас нэг өөр асуудал. Тэгээ хөгжүүлэлтэнд яваа тоглоомныхаа story илүү гоё development юмнууд нь хөгжүүлэгдээд гоё явахаар гоё болох байх гэж найдаж чинь гоё тоглоом болоосаа. За тэгээд энэ үрээд өнөөдрийн энэ бичлэгээ өндөрлөе. Odyssey-ийн шөнийн тусгай үзрийн тасалбар захиалга эхэлсэн шүү. Зөвхөн та хэд маань зөвхөн энэ бичлэгийг үзэж байгаа та хэд маань төрүүлээ захиалгах боломжтой байгаа. Тэгээд хамтаас бүгдээр нь баярлалаа. Description хэсэг дээр байгаа одоо энэ QR гарч байгаа. Description хэсэг дээр бас байгаа. Тэгээд эсвэл дэлгэцэн дээр байгаа энэ QR-ыг уншаад биш юуг нь линкэнд копидод авч болно. Тэгээд хамтаас бүгдээр нь баярлалаа. Дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Баяр таа.